Цагийн дэлхийн Монгол Улсын төлөөлөгч Ноён та бүхэнд бидний тоглолтыг хөтлөн хүрэлцэн явуулж маш баярлалаа. Та бүхэн баяртай байна. За бид бүхэн энэ 2018 оны 4 сард Өзбекистан улсын Ташкент хотод олон улсын олон хоолойн цөөхөл болон оркестр хөгжимчдийн хөгжимчдийн уралдаанд Монгол Улсын консерваториас анх удаага дэвжин хэлний 2 дахь курсын оюутнууд очиж оролцоод бид бүхэн тэргүүн байрын шагнал хүрсэн байна. Тэгээд энэхүү одоо уралдаанд очиж оролцсон бидний ивент гэсэн одоо Швейцарын агентлагаа бид бүхэн тайлангаа тавьж одоо энэ аль Монгол гэж ямар хадлаг бий болсон юм бэ? Яагаад тэнд очиод нэгөөрөө идсэн бэ? Энэ бүх зүйлээ өөрсдийн биеэр одоо тоглолтоороо замун бидний уран бүтээлээр ивент хийж бидний одоо этник сайн тоглолтын уран бүтээлээр клип хийх одоо энэ эрхийг бидэнд өгсөн. Тэгээд бид бүхэн нэг сайхан клипийг бас бичүүлсэн байгаа. Тэгээд өнөөдөр тэр клипээ нээгээд тэгээд та бүхэндээ уран бүтээлээ тоглохыг хүргэж байгаадаа маш баяртай байна. Яг бид бүхэн ярьж байгаа одоо хавьяаслаг хөгжимчин, лимчин, хөгжмийн зохиолч Батэрдэн гэж хөгжмийн зохиолч байсан. Энэ хүний зохиосон одоо манай ардын хөгжмийн тэмдэгт одоо зохиолч өөрийн гараар дотор навчирч бэлгэлсэн алга шишгийн ай гэж сайхан зохиол байдаг. Энийг бол одоо манай сүүлийн 10 жил одоо манай үеийн төгсөгчид тоглож энийг одоо репертуараа болгож авсан юм сайхан бүтээл бий. Тэгээ энэ бүтээлийг сайхан мөнгөчүүлээд дүрстэй, клиптэй болгоод ингээд одоо бид бүхэн алга шишгийн ай гараад клип хийснээр та бүхэндээ тоглолтын өмнө төлөвлөлт хамааран таарсан байна.